Хүүхэд үрийг хөгжүүлэх хичээл. Үйл ажиллагааны туршлага солилцох улсын зөвлөгөөн 2015. Зохион байгуулагч Боловсрол соёл шинжлэх ухааны яам, багшийн мэрэгжил дэвшлүүлэх институт, боловсролын хүрээлэн, боловсролын үнэлгээний төв. $2332 сурагчийг хамарсан тасралтгүй ийм үйл ажиллагаа болон үр дүнд хүрсэн ийм ажил боллоо. Энэ ажиллагаа маань хүүхдийн өмнө олж авсан мэдлэг чадвар аргадан тулгуурлаад тэгээд хүүхдийн оюун ухааны чадах боломжийг харгалзсан байх утсаар сурагчдад амжилттай сурч хөгжих, хамтран суралцах боломжийг нь бүрдүүлэх үз, тэгээд хамт олныг төлөвшүүлэх үз, эцэгхийн оролцоог нэмэгдүүлж тэдний тусалцаа дэмжлэгийг өрнүүлэхөөс байгаар тэгээд бүтээл сэтгэлгээ хөгжүүлэх аргаар зохион байгуулсан нь бол үр дүнд хүрэхийн үндсэн болсон гэж үзэж байгаа юм. За энэ хүрээнд хийсэн ажлууд бол сурагч бүрийн хурдан унших чадварын тандалт, сурагч бүрийн уран тод унших чадварын тандалт, сурагч бүрийг унсан ном тэмдэглэлийн хөтөлтийн байдал, тэгээд үлгэрийн бааtruуд амжилсан жүжигсэн тоглолтод хамруулах, бага ангийн сурагчдын тайлант үзэсгэлэн тоглолтыг хийх, бүтээлчээр унших аргаар хичээл заах, тэгээд ном бүтээх, бүтээлч ажлуудыг бол уламжлал болгон хийснээрээ онцлог байгаамаа. За сурагчдыг зөв, ухамсартай, уран тод, хурдан унших чадрыг бол салангаар биш, цогцоор нь хөгжүүлэх явдал, эзэмшүүлэх явдал бол нэг чухал. За иймд бол ном унших, хурдан унших чадрыг хөгжүүлэхийн тулд уншлагын цагийг гаргаж өгсөн, мөн нүдэрээ гүйлгэн унших арга бол хамгийн сайн арга байдаг учраас нүдний хөдөлгөөнийг хурдан болгох дасгалыг бол хичээл бүр дээрээ алжаал тайлах дасгалаараа хийж хивсэн нь бол онцлог юм байна. За ингэснээрээ бол манай сурагчдын унших чадрын төвшин аймгийн төвшөнтэй харьцуулахад 8 үгээр илүү, ангиудын унших чадвар бол 2-оос 18 үгээр давуулан унших юм агцтай байсан. Мөн ангиудын сурагч бүрийн унших чадрыг бол үзэхэд 1-ээс 5 дугаар ангийн сурагчид маань 12-аас 25 үгээр 2010-аас 11 оны хичээлийн жилд уншижсэн байдлаас 12-оос 25 үгээр давуулан уншиж чадж байгаа юм. Энэ гэхдээ бол жил бүр харилцан адилгүй байдаг. Энэ юунаас шалтгаалдаг вэ гэхээр багш нарын 1-р ангиас нь уншиж сургасан байдал, тэгээд уншуул сургахтаа хэрэгэлсэн багшийн арга туршлага нөлөөлдөг нь бол ажиглагдсан. За хүүхдийг бас номон дуртай болгох хамгийн гол арга бол өдөр болгон ном уншуулах явдал гэж үздэг. За ийм учраас бид нар бие даан унших уншилтыг бол зохион байгуулж хэвшиж ирсэн. Үүний үр дүнд бол манай сургуулийн сурагчдын 88% нь бол номын нөхөр, номын анд болж чадсан байгаа. За тэгээд хурдан уншиж байгаа хүүхд маань ухамсартай унших уншилт нь орхигдож болчихшгүй гэж бодож болно. Үгүй, ухамсартай унших уншилтыг бол бас өгүүлбэр их өгүүлдэг, зохиолын утга санааг ярих, тийм ээ? Тэгээд уншингаа тэмдэглэл хөтлөх, унсан номын тэмдэглэл хөтлөх, унсан зохиолынхоо утга санаагаар зураг зурах гэсэн ажлуудыг бас тодорхой хэмжээнд хийж өгдөг. Ингэснээр бол сурагчдыг уран ухамсартай уншлаганд бол сургаж чаддаг. За сурагчид маань 18 шүлгийг чэйжээр уншиж, чэйжлэн уран тод уншаад унших чадвар бол ахиулсан. Уншихдаа ганцаарчлан унших, хэсгээрээ унших, ангиараа унших, тэгээд ангийн сурагчдынхаа өмнө унших, эцэгчүүдийн өмнө унших зэрэг ажлуудыг хийснээр тэдэнд урам итгэл өгч, тэгээд бусдаас суралцах боломжийг олгосноор сурагчдын унших чадвар бол, уран тод унших чадвар бол 93% төрсөн. За үүний нэгэн жишээг та бүхэндээ төлөвлөе. За хэрэг чадрыг хөгжүүлэхийн тулд бол тэднийг зөв оновчтой товч тодорхой энгийн уран тод яруу ярихт нь бол анхаарч ажилласан. Ингэснээр бол 92% ярих чадвар нь хөгжиж өмнөх хичээлийн жилээс 8.5% ахицтай байна. За мөн жил болгон зорилготойгоор бол
хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх, авиас чадварыг хөгжүүлэх, эцэгхийн оролцоог нэмэгдүүлэх, тийм ээ? Ийм зорилготойгоор бол ном бүтээх, бүтээлч ажлыг бол хийж хивссэн байгаа. За мөн эцэг эхчүүд нь бол хүүхдүүдтэй бол үлгэр дуурайл болох ёстой гэсэн үднээс эцэг эхчүүдтэй бол сургалт зөвлөмжийг тогтмол өгдөг. Мөн бүтээлчээр унших аргыг бол багш нар маань хичээлдээ хэрэглэж туршиж заадаг. За үүний үр дүнд бүтээлчээр унших аргыг эзэмсэн багш маань бол 60%, бүтээлчээр унших арга суралцсан сурагчдын хувь маань 78%. Энэ аргыг эзэмснээр бол сурагчдын маань 91.4% зөв унших чадварыг эзэмшиж, уран тод унших чадварыг 93%, 80.5% нь бол ухаарч ойлгож унших. Тэгээд 73% маань бол энгийн сэндрөө чиглэсэн асуултыг гаргаж чаддаг болсон ийм сайн талтай. За ингээд энэ ажлыг олон одоо хүүхдийн хөгжлийг дэмжсэн энэ үйл ажиллагаа маань 1 жил хийгээд орхих ш тийм ээ. Олон жил давтагддаг хийснээрээ манай сургуулийн сурагчдын 88% нь номын сайн нөхөр болсон. Аймгийн номын сайн нөхөр анги хамт олон бол 5 төрсөн. Сургуулиороо бол аймгийн номын сайн нөхөр хамт олон болсон. За ингээд бол сайн унших нь бол сайн сурахын үндэс байдаг учраас багаас нь эхнээс нь зөв уншуулах, зөв арга барилаар уншиж сурах нь бол зайлшгүй юм а гэдэг нь бол энэ судалгааны бас үр дүн болж харагдаж байгаа. За унсан номын сургуулийн өөрийн гэсэн үнсний номын тэмдэглэлтэй болж чадсан. За мөн чадвартай багшаас чадварлаг сурагч төрж байдаг учраас багшийг чадварлаж яхад цаана нь бол сурагч чадварч байдаг. Энэ онцлог бол харагдаж байгаа. За мөн урмаар тэтгэснээс урмаар тэтг гэдэг үг байдаг. Тийм учраас уран уншигч, хурдан уншигч сурагчдыг шалгаруулдаг нь тэр хүүхдүүд бусдаас урам авч, бусдаас суралцах, тэгээд илүү ихийг мэдэх тийм хүсэл зорилготой болдог нь бол энэ ажлын бас үр дүн бөгөөд номтой нөхөрлөх нэгэн хөшөөргөн болж чаддаг. За ном бүтээх бүтээлч ажил нь бол хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх, тэгээ эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, тэрийг хичээлдээ хэрэглэснээр бол ном унших сонирхлыг нь төрүүлж чаддаг юм бүтээлч ажил байгаа. За энэ үйл ажиллагаагаа 1 жил биш тийм ээ, олон жил ингэж хийснээрээ хийж тэгээд тэр хийсэн ажилдаа дүгнэлт хийснээрээ шин санаа орж ирээд шин санаагаа нэмж одоо оруулсаар цогц уламжлалт үйл ажиллагаа болгосон. Энэ үйл ажиллагааны үр дүнд бол сургалтыг бол тогтвортой байх, тийм ээ? Сургалтын үйл ажиллагаа тогтвортой болохын нэгэн тод жишээ болсон гэж үзэж байгаа. Иймд бол бид нар цаашдаа энэ ажлаа аймагтаа туршлага болгоод аймгийн одоо номын сайн нөхөр аймаг болцгоё гэсэн болоход одоо хувь нэмрээ оруулах нь зүйтэй гэж үзэж байгаамаа. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Хүүхэд үрийг хөгжүүлэх хичээл. Үйл ажиллагааны туршлага солилцох улсын зөвлөгөөн 2015. Зохион байгуулагч боловсрол соёл шинжлэх ухааны яам, багшийн мэргэжил дэвшлүүлэх институт, боловсролын хүрээлэн, боловсролын үнэлгээний төв. Энд үзэсгэлэн гарахтаа бид нарт ямар нэгэн байдлаар хүүхдүүдэд цензуур тавьж өгөөгүй, цэцгээх муухай юм байна, батих гоё юм байна гээгүй, хүүхэд хийсэн бүтээсэн бүх зүйлээ л тэр үзэсгэлэн дээр тавьж эцэгтэй үзүүлж үнэлсэн. Энэгээр бол хүүхдүүд маш том урам авсан юм аа. За ингээд хийсэн ажлуудыг бол та нарт би нэг хайхтар дурдаад тэргүй байх, та бүхэн ингээ хараад өнгөрчихтэй. За ингээд бүтээсэн зүйлүүдээсээ би тайлгнахаар ирсэн байгаа. За энд бидний яг бодит бүтээлүүдээсээ би өөр хандлага хэмжээгээс жоохон авчирсан байгаа. Та бүхэн танилцаараа. Энд бид нар болж өгөл хүүхдүүдэд сонирхлын татъя, хүүхдүүдийнхээ урмыг дэмжиж, хүчээр зүүрөг чэйжлүүлэхэ болий, сонирхуулъя, судлуулъя, хүүхдийг нээ гэсэн үднээс тоглоомуудыг бол нэлээд давуу хийсэн байгаа. За энэ үйл ажиллагаагаараа бид нар эцэг эхчүүдээрээ үнэлүүлсэн, за менежерээрээ үнэлүүлсэн. Ингээд бие биендээ харилцан туршлага судалсан юм байгаамаа. За ингээд тэргүүлсэн ангиудыг бол та бүхэн харж байна. За энд бас нэг хүүхэд. За ингээд эцэг эхчүүд маань бидний мөн ажлыг дүгнсэн байгаамаа. За бид энэ үйл ажиллагаагаараа бас массынхаа үйлчлэгийг эцэг эхчүүдэд сонирхоллоо. За бидний энэ одоо хийсэн бүтээсэн зүйлээр хүүхдүүд маань яг ингээд бодитойгоор тоглож байгааг та бүхэн бас харж байна. За дараа надаас бас сонирхож асууж болно. Ингээд 3 дугаар шат маань болохоор бид нэр өөр хийсэн бүтээснээ хүүхдүүд маань хэр хэрэглээ олгож байна гэдгийг дандаа танин мэдхүй уралдаан
Тэгээд би чадна гэсэн 5 минутын зүүр утгаараа ангилах үг, хурдан бичсгээсхэн уралдаануудаар хүүхдүүдэд үнэлж урамшуулсан юм байгаа. Эндээ мөн эцэгчүүдийгээ татан оролцуулсан. Ээж аавууд маань одоо доотлол нэг 3 үг, дээдлэл нэг 10 үг хэлдэг ч юм уу зөөр үгээр ингэж оролдож хүүхдүүдэд бас дэмэ харилцсан. Мөн 1 2 дугаар энэ 3 дугаар шатныхаа ажлыг бол 1 2 дугаар шаттай үзүүлээд мөн энэ үзүүлэлтэнд гарсан байна тийм ээ. Тэгээ ингээ ангиудыг бид нэр шалгаруулсан юм байнамаа. За мөн автаа онх ажлыг явуулсан. Таних мэддэг уншдаг болгох мөн утгыг тайлбарлаж сургах зорилготой ерөнхий боловсролын 1-р сургуулийн 2-оос 5 дахь ангид сурагчид мөн эцэгхийг хамруулсан зүүргийн баяр боллоо. За бид нар яагаад энэ зүүр үгийг өрн сонгож аваад ингээд ажиллаж байгаа юм бэ гэхээр 2 жилийн өмнөөс бид нар хүүхдүүдийнхээ унших бичих ярих чадварын шалгуурыг гаргаад ажиллаж эхэлсэн. Ингэхдээ энэ дотор байгаа юмнууд дотор юу юм гэхээр ардын ам зохиол маань нэлээх орд юм бэ. Тэр дотроос маань зүүр үг маань бүх хэсэгт орд юм байна гэдгийг үзээд энийг бол сонгож авч ажиллаж байгаа юм. Ингэж ажилласнараа бид нэр хүүхдүүдийн маань ярих чадвар яаж ихсэж байна гэж үзсэн чинь 1-р ангийнхан болохоор унших бичих чадвар нь ихсэн. 2-р ангийнхны хувьд бол унших бичих ярих чадвар илүү хөгжсөн байсан бол 3-р ангийнхны хувьд ярих чадвар бүр илүү сайн хөгжсөн байлаа. За 4-р анги бол нэлээд жиг төсөлтөө. За 5-р анги маань ч гэсэн жигд байсан. За энэ уралдааны хүрээнд бол шинжлэх ажилд маш олон гарч ирсэн байгаа. За таны мэдхүү уралдааны тэмцээнийг ч бид нар явуулсан. За нэг залуу огш маань үнэлж хэлж явах шиг байна. Энийг сонсоодохыг бүгдээрээ. За тэгээ бид нар 21-р зууны суралцагчдын олон сайхан шин чанараас энэ зүүр үгийг хүүхдүүдэд мэдүүлснээр, таниулснаар, учир учрыг нь ухааруулснараа энэ олон зүйлээс бас нэлээд хэдийг нь бид нар хүүхдэд одоо суулгаж чадах юм болов уу гэж бодоод энэ шин чанаруудыг бол судалгааны үндсээр гарч ирсэн байгаа юм. За ирээдүйн талаар эерэг баримжаад бол асуудлыг зөв шийддэг болох гэх тийм ээ. Хүүхдүүд маань бие биендээ бас эерэг үг хэлдэг болчоосоо гэж бид нар бодож энэ зүүр үгийг маш их ойлгож байгаа. За бидний энэ үйл ажлыг бол бүсэд тавьсны дараа 3 дугаар сургууль маань одоо сонгож аваад мөн хэрэгжүүлж эхэлж байгаад бид нар баяртай байгаа. За багш нарын зөвлөгөө нь аймгийнхаа багш нарын зөвлөгөөнөөс бид нар бас санал асуулга авсан. За энийг бол хэрэгжүүлэх боломжтой юу гэсэн асуулт. За энэ ер нь хүүхд маань хөгжиж чадах уу энэ зүүр үгийг ингэж ойлгож ухаарснараа гэсэн багш нар маань ихэнх хувь нь бол тийм ээ гэсэн хариулт өгсөн байгаад маш их баярлаж байгаа. Тэгээд эндээс энэ олон сонголтуудаас багш нарын маань үүссэн сонголтууд хүүхэд болон зүүр үгийн утгыг ойлгоснороо зөв хандлагатай эерэг болж бас төлөвшөж болох юм аа гэсэн дээр өндөр санал өгсөн байгаад нас их баяртай байгаа. За ингээд зүүр үг ингэж хөгжүүлсний давуу тал нь юу юм бэ гэхээр бид нар өмнө унших хөгжлийн хичээлээр хүүхдээ зүүр үг тусгаалаад өгчдөг гэсэн унших олимпиад гэх хичээлээр олимпиадаар тий. За чи 10 үг зэжил 10 үгээр надад дуржганд хэлээд өгөх юм бол мундаг байна гэл тий. Одоо бол зүүр үгийг тийм биш. Би утгыг ухаардаг, ойлгодог, зүүр үгийн утгын тогшин зураг зурдаг, үлгэрээ зохиодог, их зохиодог, шүлэг зохиодог гэд ийм олон ажлыг хийж байгаа учраас бид нар нэлээд даацтай авч үзэж байгаа. За ингээд дүгнэлтээ би одоо та бүхэн уншиж үзүүлээ да. За ингээд хүүхдүүдийн маань энэ цэвэр сайхан бичих, ярих, чэйжлэх, тайлбарлах бас бусдыг сонсох чадвар их хөгжсөн, үгийн баялаг нэмэгдсэн. За мэдэхгүй үгээ бид нар ялцчгүй л одоо тал эргүүлж харах хэрэгтэй болж байгаа тийм ээ. Тийм учраас үгийн баялаг нэмэгдсэн байгаа. Хүмүүжил төлөвшөлт өөрчлөлт гарч байгаа. За жишээлх юм бол 2 хүүхэд сургагдж байгаа хажуугийнх нь нөхөр. За өнөөдөр бид нэр самбарт одоо ямар зүүр үг гэсэн бэлээ. За та хоёр унштай гэл. Үг сөрвөл хэрвэл үл сөрвөл салхих гэсэн мэн штэ. Та хоёр минь одоо болигдтол хоёр нь болж байгаа шээ тийм ээ. За тэгээд энэ бид нар хүүхдүүдэд зүүр үгийн шаардлага тавихтаа л за хүүхд минь гадаа гараад аятайхаа яваараа битгий гүүгээрэй гэж хэлэх юм бол за нэг үхрийн ивэрд оргууд мянган үхрийн ивэрд оргино гэдэг үгийг санаад яваараа гэж хэлэхэд мэдээж хэрэг надаас болж ангийнхан маань муу нэр сонсохгүй гэхэд хүүхдүүд маань ойлгодог басна маш их баяртай байгаа. За ингээд энэ дүгнэлтэнд сурагчид үгийн уурхай болсон ардын ам зохиолоос уламжлан сонирхон судалж хийж бүтээж чадвал суралцах арга барил төлөвшин их хэлээрээ эмх зэгстэй ярьж бичдэг зөв хүн боловч төлөвшнөө гэсэн дүгнэлт бид нар бол хийж байгаа. Тэгээ багш нартай ингээд одоо санал болгож хэлэхэд та бүхэн маань хүн болох багаасаа хүлэг болох унганаасаа гэдэг үгийг санан шавнараа эрдэм ухаанд нь шавдуулаад өглөө сурахаар өгдөж байх зэмлэхээр үлгэрлээ сурах гэсэн үгийг бас амьдрал ухаанд сургаад амны бэлгээс аштын бэлгээсэн өрөөлийг өргөж амьдраарай гэж та бүхнээсээ хүсэж байна. Баярлалаа. Хүүхэд үрийг хөгжүүлэх хичээл. Үйл ажиллагааны туршлага солилцох улсын зөвлөгөөн 2015. Зохион байгуулагч боловсрол соёл шинжлэх ухааны яам, багшийн мэргэжилд дэвшлүүлэх институт, боловсролын хүрээлэн, боловсролын үнэлгээний төв. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдөр ямар мэнд төргий.
багш бүр хүүхдүүрээ хөгжүүлэх тийм өөр ингэсэн арга барилтай байдаг. Тэгвэл монгол хэлний хичээлээр хүүхдний бүр ярих чадварыг хөгжүүлж байгаа өөрийнхөө аргыг та бүхэндээ хуваалцах гэж байгаадаа баяртай байна. Тэгээ хүүхдийн хөгжил нь хүүхдийн бие махбод сэтгэл хөдлөл, харилцаа болон бусад зан үйлдэнд гарч байдаг харьцангуй доктортой өөрчлөлтүүд. Тэгвэл хүүхдийн хэл яриа хөгжүүлж байгаа хүүхдийн хэл яриа хөгжүүлж байгаа гол тулгуур нь бол тархины үйл ажиллагаа хөгжүүлж байгаа гол тулгуур нь бол хэл яриа байдаг. Тэгээ хэл яриа хөгжүүлэхийн тулд хүүхдийн ярих чадварыг хөгжүүлэх нь зайлшгүй шаардлагатай. Тиймээс монгол хэлний хичээлээр хүүхдний бүр ярих чадварыг хэрхэн яаж хөгжүүлж байгаа талаар судалгаа хийсний дүнд би энэ сэдвийг сонгосон юм аа. Би өнгөрсөн хичээлийн жил 4-р ангитай байхдаа өөрийнхөө ангиас судалгаа авч үзсэн. Энэ судалгааг авч үзэхэд багш асууж сурагч хариулдаг. Багшийн асуусан нэг хариулт шаардсан хаалттай асуултанд сурагч нэг буюу 2 үгээр л хариулдаг. Энийг энд графикаар харуулсан байгаа. Манай ангийн 33 сурагчаас нэг үгээр хариулдаг хүүхдийн хувь нь бол 57.5%-тай, 2 үгээр хариулдаг нь 42.5%-тай байсан. Тэгээд яагаад чи юу гэж бодож байна? Ямар учраас миний хүү тэгээд байгаа ингээд давлаад асуухаар зэрэг хүүхэд таг дугаа болчихдог. Энэ хүүхэд нь болохоор энэ хүүхдийн хувь нь болохоор 51.5%-тай, хагас дутуу хариулт өгдөг буюу 1-2 үгээр хариулдаг хүүхдийн хувь нь бол 48.5%-тай байсан. Тэгээд өнгөрсөн хичээлийн жилд ном хөтөлбөр хэрэгжснээр ангийн номын сантай болж хүүхдүүд ном унших тийм боломж бүрдсэн байгаа. Тэгээд энэ боломжийг ашиглаад сурагчдыг ном уншуулж яриулж сургах, ном унших сонирхолтой болгохын тулд гэрээр номын богц аялуулах, сурагчдыг баг болгон хооронд нь ном уншуулад яриулах, унсан номынх нь утга агуулгаар зураг зурулах, унсан номын тэмдэглэл хөтлүүлэх, мөн уншлахын цаг гаргах зэрэг үйл ажиллагааг тогтмол хийснээр сурагчид ном унших сонирхолтой болсон. Сурагчид ном унших сонирхолтой болсноор хүүхдийн хэл яриа хөгжиж үгийн баялаг нь нэмэгдсэн. Бусдад өөрийгөө илэрхийлэх чадвартай болж багшийн асуусан нээлттэй асуултанд дэлгэрэнгүй өгүүлбэрээр хариулдаг болсон байгаа. Тэгээ яагаад чи юу гэж бодож байна? Миний хүү ямар учраас ингэсгээд асуухад бүр эргцүүлэн бодож байгаад өөрийнхөө санал бодлыг чөлөөтэй илэрхийлж чаддаг болсон. Энэ дасгалыг 2-3 удирал дараад нь ажиллуулад хичээлийн жилийн төгсгөл 4-р удирал дахиад авахд дараах судалгаа гарсан байгаа. Энэ бүтэн өгүүлбэрээр хариулдаг хүүхдийн хувь нь 78.7% болж өссөн. Тэгээд хагас дутуу хариулт өгдөг буюу 2 үгээр хариулдаг хүүхдийн тоон багасаад, хувь нь багасаад 21.30%-тай болсон үзүүлэлттэй гарсан. Тэгээд дараа нь энэ хичээлийн жил эхэлснээр цөм хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Энэ цөм хөтөлбөрт 5 дугаар ангийн сурагчдын ярих чадварыг зөв ярих чадвартай, харсан сонсноо илтгэх ярих чадвартай, хамтран ажиллах санал бодлоо солилцох чадвартай, янз бүрийн нөхцөл байдал тохируулан ярих чадварыг нь хөгжүүлнэ гэж заасны дагуу намар 9 сард ангийнхаа хүүхдүүдээс ярих чадварын гарааны судалгаа авч үзсэн. Энэ судалгааг аваад үзэхэд манай ангид зөв ярих чадвартай хүүхэд нь 28, харсан сонсноо ярих илтгэх чадвартай хүүхэд 25, хамтран ажиллах санал бодлоо солилцох чадвартай хүүхэд нь 30, янз бүрийн нөхцөл байдал тохируулан ярих чадвартай хүүхэд нь 12 л байсан. Эндээс ингээд харахад хамтран ажиллах санал бодлоо солилцох чадвартай хүүхэд нь өндөр байгаа нь өнгөрсөн хичээлийн жилд багаар хамтарч ажилласны үр дүн бол энэ дээр харагдаж байгаамаа. Тэгээд энэ графикаас харахад бол янз бүрийн нөхцөл байдал тохируулан ярих чадвартай хүүхдийн хувь нь бол ерөөсөө маш бага, хүүхдийн тоон 12 байсан учраас энэ чадварыг нь хөгжүүлэхийн тулд би 7 хоногт 6-аар хөгжүүлэх дасгалыг 1 удаа 2 цаг дээр ажилладаг. 5 дугаар ангид монгол хэлний хичээл 7 хоногт 7 цаг ордог учраас 1 өдрийнх нь 2 цаг дээр энийг би бүр тогтмол хийж гүйцэтгэдэг байсан. Тэгээд хүүхэд зурагтай ном үзэх, зураг зурах сонирхолтой байдаг учраас энэ сонирхол дээр нь тулгуурлаад энэ чадварыг зургаар хөгжүүлж болох юм байна гэсэн аргыг би өөрөө сонгож аваад үзсэн. Тэгээд зураг нь болохоор хүүхдийн нүдэнд бодит харагдаж байгаа учраас хүүхдийн оюуны тархинд далд нуугдмал байгаа үгийн нөөцийг нь илрүүлж өгдөг ач холбогдолтой.
Энд үйл явдалтай сэдэв зураг дээр ажиллах, зургийг үйл явдлаар нь задлах, холбоо үг, өгүүлбэр их зохиох зэрэг ажлуудыг системд дараалттай хийлэгдэг. Ингэж хийлгэхийн тулд эхлээд хүүхдийг бүр энгийнээс нь хүндрүүлсэн маягаар хүүхдийн сайн мэддэг өөрийнх нь үлгэр дээр эхлээд задлж хэсэгчилж яриулт нь бол маш зүйтэй. Яг гэвэл хүүхд өөрийнхөө мэддэг юм дээр суурилж тэрийгээ цааш нь үргэлжлүүлж хийх боломжтой байдаг. Тэгээд цааш нь хүндрүүлсээр сэдэв зураг өгдөг. Тэгээ эхлээд сэдэв зураг өгөөд хүүхдийг за минь хүүгийн зураг дээр яриарэ гэхээр зэрэг хүүхэд эхлээд хаанаас нь юу ярихаа мэддэггүй, ямар үг хэрэглэхээ мэддэггүй. Тухайн зургийнхаа хаана юу байгааг олж харддаггүй. Зөвхөн зураг дээр байгаа зүйлийг л тоочч нэрлэдэг. Энэ бол миний хамгийн сүүлд заасан хичээл юу байгаа? Зураг байгаа. Тиймээс үлгэр их аль нь ч байсан зургийг нь үйл явдлын дагуу задлаад төлөвлөгөөтэй яриулах юм бол бас хүүхэд ярьж сурах бас тийм ач холбогдолтой байдаг юм билээ. За энэ зураг дээр гэхэд би энэ зургийг ингээд нэг үйл явдлаар нь хэсэгчлээд ингээд тавьсан байгаа. Эхлээд энэ зургийг хараад хүүхэд өөрийнхөө боломжоор ямар л холбоо үг зохиож болох вэ? Тэр бүгдийг хэлээд буруу байсан ч хамаагүй хүүхд чи буруу байна гэж хэлэхгүй. Эхний ээлжинд бол ангид ингээд ийм зураг өгöd явах төрөөсөө нэг 5 6 холбоо үг болоо сүүлдээ 7 8 болоо сүүлдээ 10 хэд болоод ингээд өсөөд идэг байсан. Тэгэл энэ зургийг харж байгаа хүүхдүүд ингээд холбоог зохиогоод хэлээд байна. Багш хүүхдийн хэлсэн холбоо үгийг зургийнх нь нөгөө талд эсрэг талд нь бичээд тэмдэглээд яваад байна. Гэх мэтлэн саяны сэдэв зургийг ингээд бүр үйл явдлаар нь жижиглээд ингээд хэсэгчлээд холбоо зохиолгоод ингээд хэлүүлдэг. Тэгээд зураг хамгийн сүүлд ингээд бүтэн болоод эвлүүлээд гараад ирэхээр хүүхдүүд багшийн самбарт бичсэн холбоог харж байгаад өгүүлбэр зохиож хэлнэ. Хүүхдийн зохиосон өгүүлбэрийг багш бас нөгөө талд нь нөгөөд хамт бичээд яваад байна. Тэгээд ингээд зургаад харж байгаад хүүхдүүд самбарт бичсэн холбоог өгүүлбэрийг харж байгаад их зохиож ярина. Одоо нөгөө зургийг одоо хаанаас нь яаж ярих вэ? Тэр нөгөө багшийн самбарт бичсэн холбоог өгүүлбэрээс алийг нь авч хэрэглүүл өөрт нь бас боломжтой байна гэдэг. Тэр самбарт бичсэн багшийн тэр холбоог өгүүлбэр нь бол эргээд хүүхэд өөрөө их зохиож зургаа хараад ярихад тулгуур үг нь болж идэг тийм ач холбогдолтой. За ингэж зургийг үйл явдлын дагуу задлж яриул сургаснаар хүүхэд зургийн хаана юу байгааг нь олж хардаг. Тэгээд хаанаас нь эхэлж ярихаа төлөвлөдөг. Ямар үг хэрэглэхээ эргцүүлэн боддог зэрэг ач холбогдолтой байна лээ. Тэгээд энд багшийн гол анхаарах зүйл нь юу юм бэ гэвэл нөгөө самбар төлөвлөлт бол маш чухал. Яагаад гэвэл зургаа хаана байрлуулах юм? Хаана холбоо өгүүлбэрээ бичих юм? Тэр холбоог өгүүлбэрээ бас багшийн бичиж байгаа нэг онцлог нь бол бид нар ч нөгөө хүүхдэд нэг юу яах бодох боломж юусоо олгодог юм байна л да. Эхнийх нь хүүхдийг хэлэнгүүт за минь хүү дараагийнх нь гэж хэлээд байдаг. Тэгээ самбарт бичсэн болохоор хүүхд ч нөө үгээ давхцуулж хэлэхгүй. Багшийг самбарт бичиж хооронд хүүхэд дараагийнхаа холбоог өгүүлбэрийг бодож явах тийм боломж олгодог. За ингэж яриад дуусны дараагаар би 3 дугаар үйлрэл дахиад энэ судалгаагаа аваад үзэхэд манай ангийн янз бүрийн нөхцөл байдал охируулын ярих чадварын гарааны гүйцэтгэл нь бол 36.3% байсан бол 3 дугаар үйлрэл 78.5% болтлоо өссөн. Энэ яагаад гэвэл ийм өндөр өсөлттэй байгаа юм бол 1-р 5 дугаар ангийн хүүхдүүд 2 дугаар 4 дугаар ангид байхдаа унших чадварыг бол маш сайн эзэмссэн. Байсан учраас ийм хувьтай гарсан байгаа. Тэгээ зургийг үйл явдлаар нь задлж төлөвлөгөөтэй ярих чадвар нь хөгжснөөр ярих чадвар нь сайжрахын амд бичих, сонсох, уран яруу унших хилцэн үгсийн санг хэрэглэх чадвар нь сайжирсан. Бас зөв бүтцтэй үйлбэрээр ярих, их зохио найруулж бичих чадвартай болсон байгаа. Тэгээд бусдад өөрийгөө илэрхийлж дэлгэрэнгүй үйлбэрээр хариулдаг болсон. Үйл явдалтай сэдэв зургийг уншдаг болсон. Тэгээ ургуулan бодож аливаа зүйлийн мөн чанарыг ойлгох, сэтгэх чадвар нь бас илүүтэй хөгждөг юм байна лээ. Математикийн хичээл дээр манай ангийнхан бодлогын өгүүлбэртэй бодлогыг ерөөсө бодохдоо маш сул байсан. Ингэж уншсанаар бодлогын өгөгдлийг ойлгодог болж бодлого бодлох чадварт нь бол ахиц гарсан. Тэгээд хүүхэд өөрөөрөө болон найз нөхдөөрөө бахархдаг, хичээл хийх сонирхолтой болдог зэрэг үр дүн бол гарч байсанд бол би маш их баяртай байгаа. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Хүүхэд үрийг хөгжүүлэх хичээл. Үйл ажиллагааны туршлага солилцох улсын зөвлөгөөн 2015. Зохион байгуулагч Боловсрол соёл шинжлэх ухааны яам, багшийн мэргэжил дэвшлүүлэх институт, боловсролын хүрээлэн, боловсролын үнэлгээний төв.
За сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За Ховд аймгийн Зэрэг сумын багийн эмэг шогших байна. За жилийн турш хэрэгжүүлсэн сайн хичээлийн үр дүн болон цөмөлтрийг хэрэгжүүлсэн өөрийнхөө арга зүй туршлага хийсэн үйл ажиллагаараа ихтгэл тавьж байгаа их баяртай байна. За миний ихтгэлийн сэдэв болохоор хүүхдийн унших чадварыг хөгжүүлэх гэсэн юм сэдвээр бичсэн байгаа. За зорилго нь хүүхдийн үрийг хөгжүүлэх хичээл үйл ажиллагаа хамгийн гол нь судалгаан дээр үндэслэн явуулж хүүхдийн акц амжилтыг бодитойгоор тодорхойлох гэж зорилгоо тодорхойлсон. За энэ зорилгын хүрээнд дараа дөрвөн зорилгыг бол дэвшүүлсэн байгаа юм аа. За унших чадварын талаарх сурагчдын хандлагыг судлах, сурагчдын унших ойлгох түвшинг судлах, за ойлгох чадварыг тодорхойлох, сайн хичээлийн үр дүнг тодорхойлох гэсэн ийм дөрвөн зорилгыг би дэвшүүлсэн. За яагаад энэ сэдвийг сонгох гэсэн юм бэ? За унших чадвар нь хүүхдийн анхаарал ой тогтоолт хэл яриа сонсох үйл эргэцүүлэх чадварыг бол ерөнхийдөө хөгжүүлдэг. За тэгвэл Монгол нэг судалгаагаар хүүхдийн үрийн унших чадварыг хөгжүүлэх, уншлагын хурд ба ойлгоцын харилцаа хамаарлыг туршилтаар илрүүлж цаашид хичээл үйл ажиллагаанд ашиглах талаар судалгаа хийсний дүнд бол энэ сэдвийг би сонгож авсан. За ер нь бол сурахын их үндэс нь бол ерөөсөө уншиж сурах. Манай нэр зохиол нацагтаар дамжин сурангаа хэлсэн байдаг. Унших нь номыг унших нь тэнгэрд нисэж дэлхийг тойрч усан шумбах мэт байдаг гэж. За судалгааны явцад хийсэн үйл ажиллагаагаа танилцуулъя. Цөм хөтөлбөр хэрэгжсэний дараахан сайн хичээлийн хөтлөө явуулах одоо дээрээс тийм бид нарт бичгэрсэн байдаг. За ингээд сайн хичээлийн багийг сургууль дээр байгуулад хамгийн ихний сайн хичээл судалгаат хичээл болох энэ асар шиг том шүхэр гэдэг хичээлийг бол 5 дугаар ангид бид нар заасан байгаа багаараа. За энэ хичээлийг заасны судалгааны зорилго нь болохоор ерөөсөө хүүхдийг хөгжүүлэх арга замыг хамтын хүчээр багаараа ярьж явахд оршноо. За 5 дугаар ангийн 45 сурагч бол энэ хичээлд бол хамрагдсан байна. За хичээл дээр хэрэгэлсэн хэрэглэгдэхүүнүүд маань энэ байна. За эхний ангид хичээлээ заасны дараа бол бид нар хилцүүлгэн дээр ийм сайжруулах зүйл байгааг бол олж харсан. За энэ нь болохоор улаанаар тэмдэглэсэн байгаа. За сурагчаар уншуулах, ойлгон унших чадварыг ахиулах, яриулахад анхаарах, санал бодлоо илэрхийлэх, асуулт асуулахад анхаарах, хариулт авах гэдэг дандаа унших чадвартай холбоотой бэрхшээлүүд энэ анги дээр маань гарч ирсэн учраас дараагийн хичээлийн чадварыг хөгжүүлэхийн тулд хичээлээ сайжруулъя гэж багаараа бол ярьсан юм. За ингээд сайжруулаад дараагийн хичээлээ нөгөө 5 дугаар ангийнхаа нөгөө бүлэгт заасан. За заасан боловч бас л юу яасан? Сайжруулах зүйл гарч ирсэн л дээ. За тэр ангийн маань яриа сонсох чадвар нь бол 60%, унших чадвар нь бол 40%, бичих чадвар бол 80% гэж гарч ирсэн. За энэ 40% гарч ирсэн унших чадварыг бид нар бол энэ ангид тулгарч байгаа. Саад юм байна гэж илрүүлж гаргаж ирсэн байна. За ингээд тус ангийн унших чадварыг хэрхэн ахиулахыг ярилцаж тус ангид бол доорх чиглэлээр бол туршилт явуулж ажиллая гэж багаараа бол ярьсан. За туршилтаар хөгжүүлэх нөгөө сурагчдаа хөгжүүлэх ихээ болохоор иргэний боловсрол хичээлийн ном дээрээс ихүүдээ авсан. За тэгээд энэ ихээр дамжуулаад нэгдүгürt нь бол унших хурдыг нэмэгдүүлэх. За тэгээд ойлгож унших чадварыг нэмэгдүүлэх, сонгож унших чадварыг нэмэгдүүлэх. Эхийн дарааллыг зөв ярих, за гол утгыг мэдэх, илэрхийлэх чадварыг хөгжүүлэх, мэдээлэл дамжуулах чадварыг энэ ихээр дамжуулж одоо энэ ангээр унших чадварыг хөгжүүлэе гэж зорьсон. За ингээд нөгөө 5 ихээ сонгож авчгаад нөгөө анги дээрээ бол туршилтаа явуулсан. За эхний дээр батарей бидний амьдрал гэдэг их дээрээ болохоор шууд нөгөө ангидаа ороод минутын уншлага авсан. Минутын уншлага авчингуудаа дараагийн нөгөө мэдээлэл боловсруулах үе буюу унших хурд ихээ утгыг ойлгох, сонгож унших, ярих, гол утгыг олох мэт гэсэн энэ даалгавраараа нөгөө сурагчдаас юу авсан. Нөгөө нэг шалгалтрах юм авлаа л да. За тэгэхэд бол унших хурд нь үгийн дунд чинь 70 байж байгаад нөгөө ажиллаж байгаа хүүхэд маань дандаа 60-аас доош хувь байсан. Мэдээлэл дамжуулах нь 43% та ажиллаж ирсэн. За дахиад дараа нь нөгөө багштай зөвлөгөө өгсөн. За бид нар ер нь энэ чиглэлээр энэ ангитаагаас ажиллаж өгөх юм байна. Багш